үзэгчдээ энэ зуны инээмсэглэх шалтгаан Iceland тийм ээ боловсрол листтэй хамтран та бүхэнд өргөж байгаа хатуу тоглоомын нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Ингээд оролцогчдоо өрье. За өнөөдрийн оролцогчд маань бол манай Монголын телевизүүдийн бас нүүр царай болсон хөтлөгчдөр хүрэлцэн ирсэн байна. Дандаа шижигсэн царайлаг залуучууд байгааг та бүхээс анзаарч байгаа. За ингээд манай нэвтрүүлэг бол хоёр үетэй. Эхний үеийн дүрмийг танилцуулъя. Буйха нэг нэгээрээ гүн гэсэн үг тийм ээ. Өөр өөрсдийнхөө бас гүйсэн зайгаа туулсан оноонуудаа цуглуулад хамгийн бага хугацаанд зайгаа туулж чадсан мэдээж ялагч болох ёстой байгаа тийм ээ. Өнөөдрийн бас тэмцээний ялагч болох юм бол манай Iceland-ийн зүгээс 500 мянган төгрөгийг бэлэг болгон өгж байгаа гэдгийг дуулга таатай байна. За ингээд манай шар хувцастайгийнхаа өөрсдөө танилцуулахгүй ямар нэртэй баг вэ? Хэн байна вэ? За манай үгийн хувьд гэх юм бол шар өмсгөлтэй гарч ирсэн. Боловсрол сувглизийн хөтлөгч Бандрагч байна. Манай үгийн гишүүн боловсрол сувглизийн хөтлөгч Мөнх Баясгалан. За мөн Старлизийн хөтлөгч Санчка манай. Ямар нэртэй баг вэ? За манайх нэрэн дээр их бодсон Санчка хэлэх байгаа. За манайх бол Тоол тим. Тоол тим. Ой за тийм ээ. Өндөр баг учраас өндрүүд л гэсэн үг юм байна тийм ээ. Ааха. За намхнууд бишээш. За багийнхаа гишүүдийг танилцуулаач. За манай багийн гишүүн Эндрэл маань байна. За манай багийн гишүүн Оргил Мөнх маань байна. Тэгээд энэ хоёр маань бол бас хурд гэдэг хочтой байгаа хоёулаа адилхан. Тэгээ өндрөөр юм шийдэгдэхгүй уушлаарай. Энд дөрвмөч оюун бодол ажиллана. За тэгэхээр хоёр багийн ахлагч нь аль хэм бэ? Танай багийн ахлагч. За Бандрагч. За Отгон баяр. За багийн ахлагч нар хоорондоо хуруудах юм уу ямар нэгэн шод гаргаар аль нь төрүүлж даалгавраа гүйцэтгэх вэ гэдгийг сонгох хэрэгтэй байгаа тийм. Ялсан нь төрүүлж гарах уу дараа нь гарах уу гэдэг шийднэ гэсэн үг. За ингээд баруун талын танай багийн нэр чинь Рёгоос ирлээ гэж байна. Рёгоос иргэсэд багаар өнөөдрийн тэмцээний эхний гараа гарах нь байна. Дараа нь үргэлжлүүлээ мэдээж нэгдүгээр үеийн хоёр дахь гарааг бол эдний багийнхан дан өндрүүд багийнхан гүйцэтгэнэ. Ингээд нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Амжилт хүсье. Танай багийн хувьд одоо тийм ээ хамгийн спортлог нь хэнийг гэж хэлэх болох юм байна? Жигдгэн л дээ. Тийм, спортын төлөө төрсэн хүмүүс л энэ баг цуглаж яагаад чинь цаанаас л ингээл таарчиж энэ багт. Рёгоос ирсэн тийм. За бид гурав Рёгоос ирлээ л дээ. Тэгээ олимпик хаяад бас. Рёд юу хийж яваад ирсэн вэ? Тийм тэмцээнд орох санаатай очсон. Тэгсэн чинь бас тодорхой шалтгаан байгаа. Тэрийг нэг ярмааргүй байна. Рёд гологдоод ирсэн гэж ойлгож болох уу? Үгүй гологдсон юм байна. За визний асуудал гарсан. За ингээд танаа багаас хэн нэг эхлэхээр болсон. За Отгон баяр буюу Бэн маань эхлэх үү. За ингээд Бэнэд амжилт хүсье. За энхүү Рёгоос иргэсэд багийн гишүүн хөтлөгч жүжигчин Отгон баяр маань гараанаас гарлаа. За хамгийн эхний хэсэг бол бид өгөхөө мэддэг болсон их уул хэсэг. За баг уул хэсгийн их уул хэсгийг давж байна. Хоёр дахь уулаа давсан. За одоо энэ бол хамгийн хэцүү хэсэг нь байгаа. Энэ бол бөмбөлөгтэй хэсэг. Бөмбөлгийг бол норгоцсон байгаа учраас эндээс халтарч унах магадлал нэлээд өндөртэй байгаа. За их л болгоомжтой уул нь явж байна да. Хоёр дахь унах үедээ. За унснаас харамсаад бас бөмбөлгийг зодоод энэ үү яагаад вэ? За хоёр дахь боломжийг ашиглах ёстой байгаа. Хоёр дахь боломжн дээр ойдсон тохиолдолд бол шууд автоматар 1 минутын торгуул оногдох учраас багийн гишүүнээс маш их авахаал зам ба хурд шаардсан тодорхой. За ингээ ямар ч хэлээсэн бөмбөлөг хэсгийг амжилтад авч их уул руу авирч байна. За жүжигчин Отгон баярын хувьд бол за О телевиз, Эко телевизд бас хөтлөгчөөр ажиллаж байгаа. За мөн бас жүжигчин мэрэгжилтэй залуу байгаамаа. За их уул хэсгээр амжилттай яг дөрмийн дагуу бол цээжиндээ гараа тавьж бууж байна. За хавцал хэсэг. Хавцал хэсэг дээгүүр бол хамгийн гол нь хоёр тишийг унахгүй байх ёстой. Нэгдүгээр үед бол харьцангуй гайгүй бөмбөгийг бол шийдэхгүй байгаа. Хоёрдугаар үед бол улам хатуу болж бөмбөг шийдэж улам саадыг бол учруулж байгаа. За ингээд гүйж ирж товчлуурыг дарснаар Бэнийг оноо дүгнэгдэнэ. За цаг яг гой би халаал.
Иржээстэй саад нь дуусчлаа шүү дээ. Өшөө жоох явах юм бол босч. За Риогоос нэргэсэд багийн дараагийн гишүүн болвол залуу жүжигчин. За ер нь бол Facebook-ээр нэлээд олон танигдсан Авьяаслаг бүсгүй Энэрл хэмээх охин байгаа. За Энэрлийн хувьд бол за ер нь гүүхтэй жоохон маруухандаа гэхдээ юмас дутхгүй энэ төр гэж бас ам мөчгөө өгж исэн. Сарцсангуу бол хурд сайтаа явж байна. За Риогоос нэргэсэд багийн хувьд бол нэлээд бэлтгэл бол их сайн хийгээгүй. Гэхдээ бол мөчөөгөө өгөхгүй гэж хэлсэн. Багийн хоёр гишүүн нь бол нэлээд спортлог, нэг нь хөл бөмбөг тоглодог, нэг нь сагсан бөмбөг сайн тоглодог. За энэр л хамгийн гол нь бага сайн гүйж хугацаагаа богино хугацаанд зайгаа туулах юм бол амжилтанд хүрэх боломжтой байгаа. За ингээ хоёр дахь боломжийг ашигласан. За энийг бол үнэхээр явж чадахгүй байгаад байна. Чадахгүй болов шууд автоматар 1 минутын торгуулийг авч байгаа юм байна. За тэгээд багийнхаа оноог бол хугацааг нь улам лэгсгээд байна гэсэн үг. За их уул хэсэг рүү авирч байна. За их уул хэсэг рүү бол хажуутлын осноос нь барьж болно, барихгүй байж болно. Хамгийн гол нь маш хурдтай гүөх ёстой байгаа. Доошоо ингэртэй гараа бариад гулах ёстой. Ихгүй бол бас гэмтэж бэртэх бас бацар мацраа халцлах аюултай. Учраас зөв техниктэй доошоо буух ёстой байгаа. За Энэрлийн хувьд бол хавцал хэсэгдээгөр бол маш болгоомжтой, хамгийн гол нь унахгүй гэсэн варианттайгаар гүүгээд бол асуудалгүй гараа явчлаа. За хамгийн сүүлийн хэсэг бол галтуулын оргил хэсэг байгаа. Энэ хэсэгдээгөр за дөрвөн хөллөөд ер нь бол бие биенээсээ суралцаад гараа сурчиж манай шүүгч галаагийн хувьд бол алдаа гаргаж ийн үгүй юу гэдэг бол яг давхар хянаад цагаа хараа явж байгаа гэдэг дахин сануул хийлээ. Ийхүү Энэрл товчлуурыг дарснаар түүний цагийг Гүгөө ороод ирлээ. Цаг. За 38 секунд. Торгуултай. Нэг торгуултай. Юун дээр унч байна Энэрлээ? Бүгд дээр бүр тэгэж чадахгүй байна. За энэ оролцогч бол Риогоос нэргэсэд багийн 3 дахь гишүүн. TV5 телевизийн хөтлөгч. За TV5 телевизийн бас нүүр царай бас Авьяаслаг залуу уран бүтээлч. Оргил мөнх маань Риогоос нэргэсэд багийн нэг гишүүн болж хамгийн сүүлийн 3 дахь гараагаа хийж байна. За бөмбөлөг хэсэг дээр за энэ дээр битийг гიშгэсээ. За энэ дээр гიშгдэг нь буруудаж байгаа юм л да. Тэгээд доошоо унаад бөмбөлөг рүүгээ гарч тахаа болж байгаа. Шууд дээгүүр нь даваад явуул их ашигтай хугацаа хэмнэн. За бөмбөлөгийн үдийг л дандаа норгоцсон байгаа учраас альтргаа ихтэй байгаа. За тэгтээ их зөв явсараа торгуулахгүй гараа явчлаа амжилттай. За их уул хэсэг рүү авирч байна. За их уул бас доошоо уруудахтаа ингэртэй гараад барих ёстой шүү дээ. Оргил мөх зүв байна. За хамгийн одоо айгаад байгаа хэсэг бол хавцал хэсэг байна л гэдээ байсан. За хэлсэндээ л яг л унжил байна л да. Энийг л арай барахгүй байгаад байна да. Тэнцвэртэй жоох муу юм хаашаа их амархан унаад байна. За хоёр дахь унахгүй байх хэрэгтэй. Унах юм шууд торгуул унлаа. За нилээн тэнцвэр алдаж байна. Гэхдээ унсангүй. За унах юм бол шууд автоматар 1 минутын торгуул очиж шүү дээ орвол. За үсрээл гарлаа нөгөө тал руугаа амжилттай. За ингээд галтуудын оргил хэсэгдээгөр бол амжилттай гарчих баха гэж би бодож байна. Ингээд даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ 5 тоглоомыг давж гарсан байгаа. Түүний хугацааг хамтдаа сонирхъё. За конопо дарах ёстой оргилоо. За цаг. Би спортлог биш юм байна. Хамгийн хэцүү хэсэг нь аль вэ? Би тэр бөмбөлгийг хэцүү гэж бодож ирсэн. Тэгсэн тэр тэнд би нэг унчлаа. Тэрс шиг Торгуул аваагүй сте. Аагүй. За дөнгөг танилцаалаа. За энэ бол үнээр гайхамшигтай. Энд нийт оролцсон хүмүүс баг рекорд гэж хэлж болохоор байна. 1 минут 56 секунд. 1 минут 56 секунд. Торгуулгүй рекордыг одоогоор оргил мөх эзэмшиж байгаа гэдгийг сануулъя хэлье. Энэ зуны нэмсэглэл Айсландтай хамтран зохион байгуулж байгаа хатуу тоглооны нэвтрүүлгийн дараагийн баг хамгийн эхний даалгавраа гараагаа хийхэд бэлэн болсон маань энэ бол Бүүхэ гараа байгаа. За эдний баг бол топ тим өндрүүд. За манай шүүгч галаа бол бас метр 86. За би бол метр 81. За ер нь бол их өндрөө зогсож байна. Манай баясаач гэсэн бүс эмэгтэй өнөхөд нэлээ өндөр. Хэдлээ өндөр нь Метр 70. ер нь бол дандаа 80 болоод 70 болоод 80-аас дээш өндөртэй залуучууд зогсож байна гэж ойлгож байна. За танаа багийн хамгийн эхлээд даалгаврыг гүйцэтгэх нь хэн бэ? За би. За энэ бол топ тим буюу өндрүүдийн баг байгаа. За хамгийн эхний гүйж байгаа залуу бол хөтлөгч
Санчко старт лизийг хөтлөгч та бүхний бас үзэх дуртай чанга шивнээ нэвтрүүлгийг хөтэлдэг авьяаслыг залуу уран бүтээлч манай хатуу тоглоом нэвтрүүлэгт телевизийн хөтлөгчдийн орж байгаа энэ удаагийн дугаарт маань өндрүүдийн багхийн гишүүн болон орж байгаа юм байна. За бөмбөлөг дээгүүр унчлаа. За энэ үйл хөдлөл хоёр бас бодол зөрөхлөөр бас ингэдэг. За тэгэхээр хэмжилтэй яваад байна. Хамгийн гол нь бөмбөлөг дээгүүр унахгүй байх хэрэгтэй. За унсангүй. Ингээд их уул хэсэг рүүгээ авирч байна. Түүний хувьд бол нэлээд өндөр залуу. Бараг метр 85 мав хүрж байгаа бах. Тэгэхээр бол бас мэдээж салтааны уужмыг ашиглаж бас нэлээд хурдтай том алхаж гүйх хэрэгтэй. За мэдээж хавцал хэсэг дээгүүрийн дээдлийн бөмбөлгийг бариа яваад байвал бас их унахгүй байгаад байгаа. Бид түрүүн хэлсэн нэгдүгээр үедэр бол бөмбөг шийдэхгүй, хоёрдугаар үед бол бөмбөг шийдэж байгаа. За хамгийн сүүлийн хэсэг галтуулын оргил хэсэг байна. За Санчкагийн хувьд даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ бараг рекорд эвдэх үедээ рекорд нь 1 минут 5 секунд байдаг. Хамтдаа түүний цагийг сонсъё. Цаг. За чигээрээ хүүгээ шот цэцэрлэг түрээлэнгээр хүүх гэдэг юм яах гээд. За энэ бол дараагийн олимпийн найдвар байлаа. Минут 47 секунд торгоолгүй. Торгуулгүй одоо рекорд, шинэ рекорд уу. За баяр үргээ. За топ тим багийн дараагийн гишүү Баясаа мөнх баясгалан маань боловсрол телевизийн бас цагийн гарын хөтлөгч бүсгүй байгаа. За телевизийн хөтлөгчдийн өнөөдрийн дугаарын бас хүчтэй өрсөлдөгчдийн нэг байгаасаа гэж би бас хамтран ажилладаг хүний хувьд хүсэж байна. Чиний сэтгэл. За баярлалаа. Айгаад тийш тийш. Юунаас? Би одоо тэгээд энэ чинь харахад нэг л өндөр юм нэг л ортлоо. Баясаагийн одоо саксон бөмбөгөөс гайгүй тоглолдог штэ. Спортлог ер нь хэр спортлог ба? Тэгээд мууштэй юм уу? За одоо үзэгчд маань харахад үтлээ. Баясаад амжилт хүсье. Топ тим багийн ганц эмэгтэй гишүүн манай боловсрал телевизийн хөтлөгч Баясаа маань гарсан байна. Цагийн гарын хөтлөгч гэдгээр нь бол та бүхэн хараад таньж байгаа хаа. За Баясаагийн хувьд бол бас нэлээд өндөр. Яалтчгүй эдний баг бол топ тим нэрэндээ таарсан нэлээд өндөр. Баясаа бол 70-аас бас дээш өндөртэй. Эдний багийнхаа ер нь бол 70, 80 ба түүнээс дээш өндөртэй л гэж яриад байгаа. Өндрүүд багийн эмэгтэй гишүүн Баясаа бөмбөлөгдөөгөл за их болгоомжгүй үсрээ гарлаа гэхдээ маш сайн. За 2 дахь 3 дахь бөмбөлөг амжилттай. 4 за амжилттай давсан. За ер нь бол нилээн их хурдтай яваад ийн үү да гэж би бас хараад байна. Топ тим багийн хувьд. За зөв болох ёстой байгаа. Ингэртээ гараа тавина, ирүүгээ доошлуулна. За хавцал хэсэг дээгүүр явж байна. За за нилээн ерөөсө хойноос нь нохоо хөөж байгаа юм шиг л гүгээд нь шүү дээ. За энэ дээр алдаа гаргаа шууд доошгоо цөмрөн оожлоо. Алга болоод гисэн. Хайцсан бөөмөд. За боломж хоёрыг бол ашиглах хэрэгтэй байгаа. Боломж хоёр дээр доош унах юм бол шууд торгуултай учраас их болгоомжтой явж байна. Түүний цаг бол харьцангуй гайгүй байгаа хаа гэж би бас хараад байна. Шүүгч галаагийн хувьд бол маш нягт харж байгаа. За нилээн эцэж ядарчээ. Хоёр хөл нь бол бараг л ажиллагаагүй болох болсон байна. Явж чадахгүй болоод байсан. За тэр гიშгэж чадах нь бүдрээд унлаа тэр хоёр. Яалтчгүй эцэж ядарч хамгийн эцсийн хөлчийг шахаж байна. Мүлгсээр л ирлээ. Так. Ай. За эцэгхэн байдаг бүхэл хүчээ шавхад тусалж хөлсийг шавхаж за Баясаа доксор. За гайгүй нүүр мөр жоох ягаарцсан байна уу гайгүй. Өөсөө амжсан. За Баясаагийн оног танилцуулаач гадаа. 3 минут торгуул байхгүй. Баяр үргээ. За үнэхээр мондог байлаа. Хатуу тоглоомын энэ удаагийн дугаарт бол телевизийн хөтлөгч нар оролцож байгаа. Монголын телевизүүдийн бас авьяаслаг залуу уран бүтээлчд энэ удаа оролцож байгааг бас нэгэн оролцогч өндрүүд багийн гишүүн та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? За зөв үнийг та гэх мэт олон гайхалтай нэвтрүүлгийг хөтлж бид бүхэнд хүргэдэг. Хөтлөгч банзрагч буюу манай багийн маань амжилттай гүйж байна. За бөмбөлөг дээгүүр болгоомжтой гарахтай. За багийн их өрмөц хариалттай тийм мэлхий хариалттай гэж. За тэгтээ тоорн залдаж толгоогоор газарлаа. За хоёр дахь боломжийг бол банзрагчийн хувьд ашиглах хэрэгтэй болгоомжтой. Энэ үсрэлтчил зөвдөө банзрагчаа ер нь мэлхий тийм үсрэлтүүдийг зөв ашиглаад байгаа. Хоёр дахь үсрлээ. За ямар ч хэлсэн бөмбөлгийг торгуулгүйгээр давсан. Их уул хэсэг рүү гүйж байна. За топ тим багийн хувьд бол цагийн хувьд бол Биогоос ирэхстэй багаас харьцангуй бага байна гэж би хараад байгаа. Тэгэхээр бол боломж байгаа.
Нэг 2 дугаар үеийн бас хамгийн богино зайд зайгаа туулсан нь торгуулаагүй нь мэдээж ялагч болж манай Айслендийн зүгээс 500 мянган төгрөгийг ухаан багт нь шууд кэшээр бэлэг болгон өгж байгаа гэдэг. Баяртайгаа дуулгая тэгэхээр өрсөлдөөн бол нэлээд хариуцлагатай явж байгаа. За өсөд Спайдерменийн эргэлт тэр гарлаа. За энэ хитрхи яарад галтуул хэсэг дээр эхнийх дээр унсан хоёр дахь боломжийг ашиглах ёстой. Унахгүй байх хэрэгтэй. За унлаа. Гэхдээ зүгээрээ. За түүний цагийг хамтдаа сонсъё. За цаг. Минут 56 секунд. За мөн торгуулгүй. Торгуулгүй. Тий, сайн байна. За яаж ийн? Бас салдыг одоо хүнд юм. Энэ зуны инээмсэглэх шалтгаан Iceland боловсролт листтэй хамтран хадуу тоглоом нэвтрүүлгийг за нийтдээ 5 дугаар хүрэхээс бас ээлж дугаар нь бол та бүхэндээ хүрж байна. За манай баруун тал зогсоо шар өмсгөлтэй багийнхан бол Тол тим, өндрүүд багийнхан, зүүн талд байгаа ногоон багийнхан болохоор Риогоос иргэсэд нэртэй баг байгаа. За 2 дугаар үе бол арай ондоо багаараа явна. За тэгэхээр багаараа явахдаа бол энэхүү манай ачаа болох тийм ээ. Iceland-ийн зайрамгийг багаараа авч яваад гараанаас гарахтаа авч яваад буцаж барианд орж ирэхдээ бол яг энэхүү бараагаа авчрах ёстой байгаа тийм ээ. Тэгээ энийг наач арай болох. Тий. За ер нь онооны байдлыг бас манай шүүгч галаа маань танилцуулах гэдэг шүү. Риогоос ирлээ баг маань болохоор нэг торгуултай. Нийт 7 минут 36 секунд ирсэн байна. Багийн. За Тол тим багийнхан болохоор нэг ч торгуул байхгүй. Маш амжилттай. 6 минут 43 секунд ирсэн байна. За одоогийн нэгдүгээр үеийг бол Тол тим багийнхан бол тэргүүлж байгаа гэж ойлгож байна тийм ээ. За ингээд багууд уламжилж ясараад танахаас эхэлнэ шүү дээ. Багийн гол одоо баримтлах тактик юу вэ? Дарга. Тэгэл би агигаа аваад оргил эгигээ аваад тэгэл Агийг хоёрыг нэг нэгээр хариуцаад авсан байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь нэг тоглоомоос нөгөө тоглоом руу орохдоо бол багаараа гуруулаа авах хэрэгтэй гэдэг анхаараа тийм ээ. За тэгээд дээшээгээ олсоор юм уу эсвэл бас уул руу олсгүй хэсэг байгаа доороос нь би нэгээ дэмжих чиглэлийн багийн ажиллагаа маш чухал шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье. За 2 дугаар үед бол багаараа гарч байгаа гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Риогоос иргэсэд багийн хувьд за ер нь бол 1-р үе дээр бол жоохон хугацаа их алдсан боловч 2-р үе дээр түүнийг нөхөх боломж бол мэдээж байгаа. За гол зүйлээ бол байгаа энд бол багаараа нэг тоглоомноос нөгөө тоглоом руу орох ёстой гэсэн шаардлагыг бол манай шүүгчийн зүгээс л тавьж байгаамаа. За мөн хажуунаас нь манай хүний мод дуртай хүмүүс бол бөмбөлгийг хайр найргүй шидэж түүнд тэдэнд саад учруулсаар байгаа. За хамгийн гол нь багаараа энэхүү гартаа барьж яваа. Iceland-ийн зайрамга барианд орохдоо за эндрэл алга боллоо. Хэцүү алдаа онцлоо. Хамгийн гол нь багийн ажиллагаа чухал. Зайрамга багаараа барианд орохдоо энэхүү зайрамга бариад орох хэрэгтэй. За 1-р үе дээр нэлээд эцсэн байгаа учраас шууд 2-р үеийн гүйлт ихсэн гэдэг утгаараа эдгээр маань бол нэлээд ядарсан. Зарим нь бол яг спортоор чөлөөтэй байнга хичээлдэг хүний хувьд бол амьсгаа нь бол задарсан байгаад байгаа. За ер нь нэх гүйдэггүй харагдаггүй хүн бол шууд 2 дахь үе дээр шууд туйлдж ирж байгаа. Бас энэ бол бас харагдсанаас харцсангу хэцүү байгаа. Тэгэхээр та бүхэн бас Iceland-ийн заримны дуран 3-ын уутаа аваачаад энэ дээр бас тоглох боломжтой шүү. Лав баасан бям гаргууд үлдсэн ирж. Цэцэрлэг түрээлэн дээр ш тоглоорой гэж урьж байна. За энэ хамгийн чухал хэсэг. За торгуулж болохгүй байгаа. Торгуулах ирэх байхгүй. За манай Бэн бол нэлээд хорч артай бөмбөлгийг гэрэн барьж аваад зодчих гээд байгаа. За оргил мөнх маань бас унлаа. За хамгийн гол нь унахгүй л байх хэрэгтэй. Уралаа ер нь унсан тохиол хүн болгоны тоогоор минутын торгуул авах ёстой учраас за эдгээр гурав маань минут шийджээ. Цаашаа замаар хөгжүүлэхээр шийдсэн. За энд бол 2-р үе дээр 1-р үеийг бодох юм бол бариа гараа хоёрын солигдсон байгаа. Галтуудын оргил хэсгээр орж ирж байсан бол буцаад галтуудынхаа оргил хэсгээр гараа болж гарч байгаа учраас буцаж явахдаа дээшигээ олсоор авирах ч гэдэг юм. Бие бинийгээ доороос нь төлөж өгөх олон зүйл бас хэрэгтэй болж байгаа. Энэ нөгөө нэг шууд гიშгүүр байхгүй нөгөө талаасаа нөгөө талаас бол гიშгүүрний харагдаж байна тийм ээ. Тэгэхээр за нэг хаяад явсан. Энд хамгийн гол нь бол багийн ажиллагаа чухал байгаа учраас за инрэл маань буцаж ориглыгоо очиж татж байна.
За дайн болох юм энэ оргил баларх юм байна уу ерөөс. Эмэгтэйгээрээ чирүүлээд л нэлээд ядарч байна. За ямар ч хэлсэн Отгон баяр хөтлөгч. Багуул хэсэг дээр бол гарцсан байгаа. За нэлээд нордсон байгаа учраас шууд хатраад унаад байгаамаа. За хамгийн гол нь багийн ажиллагаа хэрэгтэй, зөв зохион байгуулалт хэрэгтэй. Эд маань ямар нэгэн тактик боловсруулалгүй л гарчтэй. Бос тогуудын урд нь дуучид болоо жүжигчдийн хувьд бол за энэ хэсэгтэйгөр энэ даалгаврыг ингэж ийм тактикаар гарья гэсэн төлөвлөгөөгөө боловсруулж ирсэн. Багаараа хоорондоос ярьж ирсэн. За уул нь хойноос нь зүгдээд гарчих гэсэн боловч үнэхээр гарч чадахгүй байна. За эдний цаг бол яваад л. За дээрэс нь Венест худгаас ховоод татчих юм шиг л татж байна да уулна. Замгийн бол нь эхлээд ганц эмэгтэйгээ гаргачих юм бол эрэгтэй нь бол гарчих байлгүй дээ. За гарнаас нь татах хэрэгтэй. За энэр л гараад ирсэн ямар ч хэл байсан. За доошо бууж байна. Шууд доошо чөлөөт уналтаар зүгээр шууд унтчлаа. За энэ бол их гоё тийм зөөлхөн учраас ямар нэгэн бэртламын тал дээр гарцсангуу гайгүй. Гэхдээ хөл гараад бас эвгүй дараа унчихгүй. Бид бас өдрүүдийг зохион байгуулагчдын зүгээс эрүүл мэндийн янз янзын шалтгаан гарч иж магадгүй бас эцэж туйлдж магадгүй гэдгээр бас эмчнэрийг бэлэн байлгаад байгаа. За энэ гурван маань ямар тактик хэрэглэх нь вэ? За нэгнийхээ духан дээр гიშгээл дээшээ авирхан дээ. Одоо энэс араас нь инэрл явах юм уу? Энэ гурав чи бүр яста. Өөр тожид үзэгдээгүүл бас тактик хэрэглэж байна да. Хоорондоо бас буудал цаад яваад байгаа шүү дээ. Дээшлээд өгөөч ээ хэрэлдээд яваад. Хамгийн гол нь за энд бол манай Бэнэ маань бол доор зүгээр шалан дээр олбог шиг л сайхан гевтэж байна. Царай зүсний хувьд нэлээд ярвалт шахацсан гевтэж байна. Нэлээд ядарч байгаа. За аргаа өөрчлөхгүй бол болдгоо дээ. Цаг явсаар л байгаа. За доороос нь оргил бүх хөлөөрөө тулах юм байна те. За энэ дээр энэрл дээрээс нь яах юм? Гацар дээр нь гიშгэ гарах юм байна тийм ээ. За бас байж байна. За эдгээр бол үнэхээр багийн ажиллагаа бас байна. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Дайжгүй явж байна. За эхлээд ямар ч гэсэн эмэгтэйгээ гаргаад тасаа. Эмэгтэй нь одоо Отгон баярыг татах юм уу те. За ямар ч гэсэн эмэгтэй дөрүүлж гараад олсоо буулгасан учраас олсоор одоо дээшээ гарах хэрэгтэй. За эхний хүн ирсэн. Энэ бол ямар ч хэлсэн авч очих ёстой. Заримгаа аваад бол очсон байгаа. Хамгийн сүүлийн гишүүн оргил мөг оролцож ирлээ. Отгон баяр давж байна. Бэнэ орж ирсэн. За ингээд сүүлчийн оролцоор цагийг үлдэж явнаа. Оргил мөгийн конопт арснаар цаг зогс цаг. За Бэнэний зогсоор. За яаж ин гайгүй. Нуу энэ. За багийн ажиллагаа юу? Баярлалаа. Мэдгүй. Манай ахлагчлаа уурлаа. Яг зандагч ярьснаас шал өөрөөс ирсэн. Чи Агигаа аавны сүулдэ би нэг ээгээ дөрүүлж орж ирэх юм. Аги гэсэн ээгээ Агитайгаа гуруулыг нь авах. За шүүгчийн онооны байдалтай танилцъя. За багман жоох нэлийн цаг авлаа. Тэгээд нийтдээ 9 минут 8 секунд орж ирсэн байна. 3 торгуултай. За топ тим багийнхан ямар тактик хэрэглэж байна хамтдаа сонирхъя. За эхлээд эмэгтэйгээ бол шууд морин дээр мордуулж байгаа юм шиг л ерөөсөө хоёр талаараа сайхан өргөөд өглөө, хөлдөөд өглөө гэж ярьдаг тийм ээ. За гаттуудын оргил хэсгээр явж байгаа учраас энэ дээр доошоо унахгүй, унах юм бол хүн болгоны тоогоор яг эхний үеийн дүрм хിവэрээ торгуул авах магадлал ихсэн 3 дахин их болно гэсэн үг тийм ээ. За хажуунаас нь бол манай хүний модурлагсан бөмбөгийг бол хайр найргүй шидэж байгаа хатуу тоглоомын хатуу хэсгүүдийн нэг бол яалтчгүй энэ байгаа. Хамгийн гол нь дээдлийн бүндгнөөс барай яваад байдаг зүгээр. Гэхдээ өөр өөрсдийнхээс арга барилаар л хавцал хэсэг дээгүүр явж байна. За манай баяссан манад бол ихний юун дээр бол бараг л нэлээд водкатсан хүн шиг л хөлн ажиллагаагүй болоо орж ирсэн. Гэхдээ одоо зүгээр жоохон цоцолт бол байгаа баясагийн. За эдгээр маань уралдаж байгаа гэдгээ мартсан биш байгаа да. Нэлээд удаан явж байна. Хоёрдугаар үе дээр бол нэлээд эцэж ядарч байгаа ойлгомжтой. Та бүхэн өөрсдөө энэ тоглоом дээр тоглож үзэх юм бол ямар бас хатуу тоглоом бэ гэдгийг, хатуу дэвжээвэ гэдгийг ойлгох болноо. За өмнөд хэсэг. За энэ дээр бол энэ хэсэг дээр бол эсрэг баг буюу Риогоос эргэсэлт багийн хувьд шууд 3 минутын торгуул авцсан учраас энэ дээр торгуулахгүй байх юм бол за эдний багийн хувьд бол ашигтай. 1 минут гэдэг бол тухайн багт бол зайгаа туулах хугацаан дээр нэмэгдэж орж ирнэ гэдэг бол асрах тийм сөргөөр нөлөөлж байгаамаа.
За ямар ч байсан бандрагч дээш нь гараад осоо буулгачиж. За харин энэ дээр оймс бас хэрэг байна уу да? Улам халтрах. Ястаа тэр хил жамжааг байт булгаад бууж байна. За тэгэхээр бол 1-р үеийн буухэ тэмцээний багуудын гүйсэн замаа тулсан цагийг 2-р үеийн багаараа явсан цагийг нэмээд мэдээж хамгийн бага хугацаанд зайгаа туулж даалгаврыг гүйцэтгсэн. Хатуу тоглоом нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын ялагч болж Айсландын зүгээс 500 мянган төгрөгийн төгрөгийг шууд бэлэг болгон өгж байгаамаа. За. Гидсээр ороцсон бүр татаад л. За яалтчгүй багийн ажиллагаа бол шал ондоо байна. Энэ багийн хувьд бол юу бас харьцангуй өндрүүд мөн дээрээс нь туранхайчууд за доороос нь өгцгнөөс нь нэлээд хөргөж өгөөд л байна да. За тэр зайрмгийг бол бүр дээр гаргаад чулуутсан байгаа. Хамгийн гол нь баясаагаа дэшээ гаргаад эрчүүд нь доороос шууд түлхэж өгөөд багийн ажиллагаа нэгдмэл байдал хамгийн гол нь бол хатуу тоглоомын бас хамгийн чухал хэсгүүд нь болж байгаа айгу багаараа оролцож байгаа 2-р үеийн хувьд шүү дээ тийм ээ. За эхлээд Санчка гарлаа старт лизийн хөтлөгч олсоо үлдээсэн. За манай боловсрол лизийн хөтлөгч банзарч одоо шууд рүүгээ гараад ирсэн. Хамгийн сүүлийн орж ирснээр цаг бүртгэнэ. За сүүлийн үнээр баазар. За цаг. За гайгүй юу? Баясаа маань гайгүй юу? Хоёр залуугийнхаа дэмжлэгтэйгээр нэг юм шийдвэрлээд тооцчих. Энэ тэмцээнд бол нэг юм ачаатай байх хэрэгтэй. Манай Баясаа маань хоёр дахь ачаа болоо яваад гайгүй юу? За онооны байдлыг танилцуул. Онооны байдал бол 6 минут 25 секунд үлдсэн байна. Тэгээд Торгуул байхгүй. Баяр хүргэе. Үзэгчдээ энэ зуны инээмсэглэх шалтгаан Айсланд боловсрол листтэй хамтран та бүхэнд өргөж байгаа. Хатуу тоглоом нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлж байна. Одоо шүүгч маань өнөөдрийн дугаарын ялагчийг зарлана. за тэгэхээр Риогоос эргэсэд баг болохоор нийтдээ 19 минут 44 секундэд даалгаврыг үзүүлсэн байна. За Тоол тим багийнхан болохоор нийт 13 минут 08 секунд. Баяр хүргэе. За тэгэхээр манай хатуу тоглоом нэвтрүүлгийн маань нийтдээ 8 баг оролцсон байгаа. Нэвтрүүлэг бол 5 дугаар та бүхэнд өрж байгаа. Эх 7 хоногийн дугаараар хамгийн бага зайд даалгаврыг гүйцэтгэж замаа туусан тэрхүү 2 баг аврагын төлөө өрсөлдөх болно. Сая төгрөгийн эзэн хэн байх бол ингээд ялагч болсон. Тоол тим багийнхан чаглалын гартууд баяр хүргэе. За ингээд үзэгчтэй та бүхэн энэхүү тоглоом дээр хүрэлцэж тоглолоор ажлын өдрүүдэд бас та бүхэн Айсландын зарим нь 3 удаа авчраад тоглох хэрэгтэй болно. Нэм бям гаригуудад та бүхэн бас багийн болон ганцаарчсан төрлөөр өрсөлдөх боломжтой шүү. Энэ гайхалтай бас тоглоом дээр та бүхнийг тоглохыг уриалж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баярлалаа үзэгчтэй.